hundreds of people just calling towards me with the camera and the flashes and all that. It was just really strange. Even I'm the main character, I don't understand. Yeah, it sucks. Найзсуудын хорогч хөнөөсөн түншлэн хэрэг чинээлийг нөлөө бүхий хүмүүс холбогдсон. Ийм үйл явдал бөгөөд шууран тарж анхаарлын төвд орсон. Харин хэвлэл мэдээлэл улам цаашид эргэж өргөнөөр мэдээлсэн. Хэрэг шууд анхаарлын төвд орсон. 38 цагаас дотор нийтлэлүүдийн уншил 100 саяыг давсан. Шүүх хурал эхэлсэн өдөр Индонезийн 14 телевиз бүхэл өдрийн турш шууд амжилт хийсэн. Олон мянган хүн баахтай хамт шүүхийн гадна зөвлөрч Джессикад хамгийн дэд ялгаанахыг шаардаж байлаа. Гэвч Индонезийн шүүхийн систем шүүгч асар их хэрэг мэдлэлтэй. С 'Ижиктний гин буруутай эсийг тогтоох ямар ялгаанахыг зөвхөн шүүгч шийддэг. Энэ хэрийг гангашгүй нотлох баримтаа болгохын тулд тухайн орон нутгаас 5 туршлагатай прокурорыг томилсон. Үндсэн прокурор нь ял оноох магадлал 90% хүрдэг алдартай инфлюенсер прокурор байв. Тэр саяхан Гобсгүй шалгаруулах тэмцээний ялагчтай гэрэлсэн ба тэр Индонез дараа маш алдартай хүн. Тэр 5 хүн шүүгчид Джессикаг цаазаар авах ял оноо гэдэгт итгэлтэй байлаа. Тэд ихэндээ хэрэг нотлох хангалттай баримтыг дэлгэсэн. Дэлгүүрийн хяналтын камераас харахад кофенд хүрсэн бүх хүмүүс жижигтэй үйл гаргаагүй. Зөвхөн Джессика сууцныхан дараа сандлын түвшлэгээр арын камерыг халахсан. Мөн дэлгүүрийн утаар урт талын камерыг хаасан. Ингээд зориуд 4 минут хяналтын камерын сохор цэгийг үзгэсэн. Энэ нь хор хийж байгаа илт нуух үйлдэл юм. Харин хорны мэргэжилтэн туршилтаар цайнад хийсэн хугацаа яг энэ 4 минутын дотор таарч байна. Энэ хугацаа болон зайн Джессика бол хор өгсөн алуурчин гэдгийг нотолж байв. Гэвч Джессика буруутгаж байхад огт сандраагүй. Бүр шүүх танхим 50 инэж яриа өрнүүлж байв. Түүний нийтэлтэй байдлын цааш шалтгаан нь нэгэн шилдэг өмгөөлөгчөөс үүдэлтэй юм. Энэ хүн бол Индонезийн шүүхийн домогт ялагдчихгүй өмгөөлөгч Ота юм. Энэ өмгөөлөгч өмнө 30 авилгачийг гин буруугаар суллуулж байжээ. Индонезийн хууль зүйн ертөнцид түүний байр суурь өндөр. Иймээс Джессика айд санахгүй итгэлтэй байв. Menurut saya bukan celebrity lawyer sebenarnya. Эхлээд одоо энэ хэрэгт худалдахыг хүссэнгүй. Гэвч тэдний санал болгосон шагнал үнэхээр сэтгэл хүрэмээр. Гэвч нэр хүндээ харилцааг одоо өөртөө гарц үлдээн гэрэндээ хэрвээ Джессикаг үнэхээр буруутай гэж үзвэл тэр өмгөөлөгчөөс татгалзах хэрэгтэй гэж хэлсэн. Тухайн үед бүх улс даяар түүнийг зэмлэн буруушаан Отагийн цахим шуудангаар занилхиллал дүүрэн байв. Түүний эхнэр хүүхдүүд хүртэл хөдөөрөө дөрвөхөөс аргагүй болов. Ото их дарамтад байсан ч туршлагатай хүний үед бүх зүйл төлөвлөгөөтэй байв. Прокурор Джессикаг хор өгсөн шууд баримтгүй. Зөвхөн дам нотлохоогоор түүний хөдөлгөөг буруутгаж болохгүй. Түүнээс гадна цанад бол хяналттай байдс бөгөөд үнийг хамаагүй хүн авч болдоггүй. Тиймээс одоо энэ хэрэгт ялал байх магадлал өндөр гэж үзсэн. Шүүхийн явц зөвлөж гэрчүүд тасралтгүй байцаагдаж байлаа. Ото эсрэг талын нэг ноцтой алдааг илрүүлсэн. Apakah Anda melakukan otopsi? Kami tidak melakukan otopsi. Kemudian saya tanya, kenapa Anda tidak melakukan otopsi? Permintaan dari kepolisian pada kita adalah seperti itu. Эхнээсээ шүүхэн шинжиж огт задлан шинжилгээ хийгээгүй. Гидснээс цайнад илэрсэн эсгийг шалгахын тулд зөвхөн нас барсан агчаас ходоодны дээж авсан. Гид сонирхолтой нь хэргийн материал цагдаагийн албанаас эмнэлэг задлан шинжилгээ хийхийг тодорхой бичсэн байв. Гэж энэ байдал огт нийцэхгүй байв. Анхдаг задлан толгоноос эхлээд ходоод хүртэл бүх биеийг нээдэг байв. Гэвч лалын шашинтан болох баах ийм үйлдэл нь охиныхон цогцыг гутаана гэж үзсэн. Тиймээс тэр хатуу эсрэгөөцсөн. Эцэст нь зөвхөн ходоодноос цолж бахан дээж авахыг зөвшөөрсөн. Харин Ото бол бүрэн задлан шинжилгээгүйгээр Миягийн өвхлийн тодорхой шалтгааныг олох боломжгүй гэж үзсэн. Энэ гинти эргэлт олон нийтэд Джессика магадгүй буруугүйч байж мэднэ. Бүр бусдын гар хөлийн золиос босон ч байж болно гэдгийг харуулсан. Үүний дараа дахин нэг драматик үйл явдал болов. Анх шүүх дээр прокурорын талд гэрчлэх байсан шинжээж, гинт байр сууриа өөрчилж хамгаалтын талд ажиллахаар болжээ. Жажи бол Индонезийн алдартай шүүхийн шинжиж. Тэрээр тархины цусан харуул зүрхний шидэс зэрэг олон хүчин зүйл гинти хүл хөргөдөг учраас тархи зүрх зэрэг чухал эрхнийг заавал шинжлэх ёстой хэмээн мэдэгдсэн. Учир нь тархины цусан харуул цус алдагдал гэдэг өвчин нь гинти хүл хөргөдөг. Цайнад хэрэглэж байсан хүмүүс бүгд мэднэ. Дэлхийн хамгийн хортой 10 бодисын нэг болох цайнадын өвхлийн тум хамгийн багадаа 50 мг байдаг. Цаашлаад буйс касава гэдэг өдрийн хүнсэн хүртэл бага хэмжээний цайнад агуулдаг. Бүр нэг алимны өрөнд 0.6 мг байдаг ажээ. Pemeriksaan ini apa kesimpulan saudara? Matinya bukan karena cyanida, Pak.